Эпилепсигээр онцлогдож унаж татах бэрхшээлтэй болсон ч ажил хөдөлмөр хийж эхэлсэн их чаргалыг хөтөлбөр онцолж байна. Түүний биеийн нэг тал нь ажиллагаагүй болсон ч тэрээр өөрийн хийж чадах ажлыг идэвхтэйгээр хийж нийгмийн харилцаанд оролцсноор биеийн байдал нь сайжирч байна. Их жаргал 1995 онд 13 настай байхдаа харуулж байжээ. Түүнээс хойш 1996, 2007 онд гээд нийт 3 удаа харуулж эпилепсигээр онцлогдсон байна. За ингээд 7 дугаар ангиасаа өвчний улмаас сургуулаа орхисноос хойш 43 нас хүртлээр ар гэрийн хяналтанд байж иржээ. За хариу одоо амьдралаа шинээр эхлүүлж ажил хөдөлмөр хийж эхлээд 3 сар болжээ. 3 хар суучаас миний одоо ингээд 100 гар үлм үү? Хөл явах тулгаар ихтэй явдаг учраас нэг чирээд нэг яваадаг. Гар бол ерөөсөө огт хөдлөхгүй. Өөрөөс нь гараар бүх юм хийн. Ер нь бол ар гэрийнх нь бол байнга хамт байдаг учраас гадуур ажилд орохоос өмнө гадуур нэг гардаггүй. Ер нь бол ар гэрийн хараа хяналтанд байдаг гэсэн л да. Ундаг учраас би тэнд явж байгаад унвал хийж надад туслахгүй. Би нэг тэгж яхахтар нэг сэтгэлээр ундаггүй. Төрлийн хүн. Энэ жоохон тийм өөдрөх. Одоо манай энэ их жаргалч нөгөө нэг талаа баруун тал нь саажилттай байгааз тэгээ баруун одоо талаа хардаггүй учраас ирж яваад ингээд машин мөргүүлсэн бас эрсдэл гарч штэ. Тэгэхээр яг бид нар болохоор тэр үед нь одоо аль болох өөрийн зохицуулаа за их жаргалаа яар сандралгүй зөөлөн яваарай ингээрэ тэгээрэ гэдэг. Тэгэхээр нөгөө хувь хүний бид нар бас нөгөө өөрөө онцлог байдаг. Тэгэхээр яг энэ талын онцлогудаас шалтгаалсан эрсдлүүд маш их гардаг. А яг над дээр ажиллаж исэн эрсдэл нь бол харьцангуй тэгээд ер нь бол жоохон өөртөө нь яриад харьцангуй хэрвээ нөгөө биеийнх нь байдал жоохон докторгүй байх юм бол илүү нөгөө за өнөөдөр чи эртээ явчихтоо ч гэдэг юм уу иймэрхүү зохицуулт хийж ажилладаг байгаа. Түүний хувьд цус харахаас өмнө Монгол бүжгээр бүжгэлдэг байсан тул соёл урлагийн их сургуульд орж бүжигчин болно гэж мөрөөддөг байжээ. Тэрээр мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч өөдрөг байдлаа гээгээг байна. За иймээс ч тэрээр хүчлийн бэрхшээлтэй хүн ажиллаж л байвал бие болоод сэтгэл санаанд нь эерэг үр дүнтэй болохыг хэлж байлаа. За учир нь тэрээр ажиллаж эхэлснээс хойш хөл нь сайжирч уналт нь багасж нойр нь хэвийн болсон зэрэг олон эерэг өөрчлөлт гарсан гэлээ. Намайг тоогоол ажилд авдаг юм бол би хамаагүй юу ч хамаагүй хичээж агаад бүгднийг хийгээ сурчиндаа л гэж боддог гэсэн. Би тэн 10 жил ерөөсөд сураагүй 7 дугаар ангидаа өвдсөн болохоор бас нэг боловсрал байхгүй боловсрал нь бага болохоор ажилд авах бас хэцүү байх гэж тэр үед ядаж 8 төгссөн бол гэж боддог байсан л да. Өдрөөр ахиал дэвшээл биеийн байдалд сайжирч. Цаашдаа улам их амжилтыг олно, ажил дээр амжилт гаргана, илүү их хэмиг сурна тэгж л бодож.